Европын хамтын ажиллагаа ба эв нэгдэл. Бусад гишүүн орнууд хэдэн онд эссэн бэ? 1957 онд Бельги, Франц, Герман, Итали, Люксембург, Нидерланд улсууд Европын эдийн засгийн нийгэмлэгийг байгуулж улмаар 2023 оны эцэг гэхэд бидний мэдэх Европын холбоо болж хувирв. 1973 онд Дани, Ирланд, Их Британи улсууд Европын эдийн засгийн нийгэмлэгт нэгдсэн бөгөөд 1981 онд Грек гишүүнээр элсний дараагаар 1986 онд Испани, Португал улсууд Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэв. 1995 онд Австри, Финлянд, Швед улсууд Европын холбоонд нэгдсэн бөгөөд 1993 онд Маастрихтийн гэрээний дараа Европын холбооны нэрийг Европын эдийн засгийн нийгэмлэгээс Европын холбоо болгон өөрчилсөн юм. 1990-ад оны дунд үеийнхэд баруун Европ бараг бүхэлдээ Европын холбооны нэг хэсэг болж хүн ам, улс орны хувьд өргөжин дэлж 2004 онд Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литв, Малта, Польш, Словак, Словен зэрэг улсууд Европын холбоонд элсэн. 2007 онд Болгар, Румын улс, 2013 онд Хорват Европын холбоонд элсжээ. 1989 оны 11-р сарын 9-нд ямар чухал үйл явдал болсон бэ? 1989 оны 11-р сарын 9-нд Берлиний ханыг нураасан. 20-р зууны төгсгөлд Европын интеграцчлалд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ? Улс төрийн өөрчлөлт, институцийн хөгжил, Европын холбооны гишүүнчлэл өргөжин тэлсэн нь 20-р зууны төгсгөлд Европын интеграцчлалыг дэмжсэн гол хүчин зүйлүүд байв. Ялангуяа 20-р зууны төгсгөлд дараах хүчин зүйлүүд Европын интеграцчлалыг хурдасгав. 1989 оны 11-р сарын 9-нд Берлиний хан нуран унснаар төмөр хөшиг нуурч Германыг нэгтгэх зүүн болон баруун Европын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замыг нээж өгсөн. 1981 онд Грек, 2004 онд Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литв, Малта, Польш, Словак болон Словен, 1986 онд Испани, Португал зэрэг улсууд Европын холбоонд орсон. 1993 оны Маастрихтийн гэрээгээр Европын хамтын нийгэмдгийг Европын холбоо болгон өөрчилсөн явдал нь Европын холбооны институцийн хөгжилд чухал алхам болжээ. Слайд. Эдийн засгийн хямрал болон бусад орны сорилтыг шийдвэрлэх улс төр эдийн засгийн хамтын ажиллагаа Европын холбооны хүрээнд улс төр эдийн засгийн интеграцчлал өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.